Хүрээлэн буй байгаль орчноо уран бол амтан, ус мөрөнтэй нь хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг хүн бүрт үнэн зөвөөрн түгээх зорилгоор Их дэлхий радио 107 эрхэм сонсогч та бүхэндээ Гоо Монгол нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. Их дэлхийгээ хайрлцгаая. Хамтран дэмжигч байгууллага байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар. Их дэлхийгээ хайрлцгаая. Гоо Монгол. Их дэлхий радио 107. Сонсогчдоо энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Хөтлөгч Тунгаа миний би Гоо Монгол нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаараар та бүхэнтэйгээ уулзах гэж байгаадаа баяртай байна. Энэхүү дугаартаа Богдхан уулын дархан цаазад газраар хамтдаа аялцгаая. Богдхан уул бол хинтхийн нурууны айс авд багтдаг Монголын түүхэн тахилгатай дархан цаазад уул юм а. 1778 онд их хүрээ Богдхан уулын хормойд хатан туулын ирэг дээр хүрээ сайд ван юндан дорж харьяа төшмөл болох санжаад орж нарын айлтгал бичгээр Богдхан уулыг зарилгаар дахиж байхаар болсон төвхтэй юм а. Эдгээр төшмөл нарын саналаар богдж авсан дам мотогтын цолыг хан ууланд өгснөөр Богдхан уул нэртэй болж байжээ. Харин 1809 оноос Богдхан уулыг хамгаалах тогтоосон ёс горимыг нь сахиулах үүрэг бүхий зэрэгтэй болгож энэхүү уулын том жижиг нийлсэн нийт 32 амны 27-д нь дээрх эрх бүхий цагдааг суулган нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богдхан өөрөө өгдөг байсан журамтай хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 1779 оны шаргчин гахай жил Халах Дүрэн аймаг Шав таваар нийлэн хан уулыг тахиж эхэлснээс хойш зарилгаар жилдээ 2 удаа буюу 100 намартаа тахидаг болсон байна. Харин хувьсгалын жилүүдэд хан уулын тахилга тасалтаад байсан бол 1995 онд буюу Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсны 365 жилийн ойгоор цэцээгүний ориглыг тайж Монгол улсын ерөнхийлөгч асан очроо Богдхан уулыг дахих шийдвэр гаргаснаас хойш 2004 оноос эхлээд ерөнхийлөгчийн загварлагаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилдээ нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон байна. Богдхан уулын дархан цаазад газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалан байгалийн нөөц баялагын хамгаалалт ашиглалтын менежментийг зүй зохистой явуулах, за мөн Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн болон байгаль орчны багц хуйлуудын хэрэгжилтийг хангахад дархан цаазад газрын хамгаалалтын захиргааны үүрэг оршдог байна. Сонсогчдод одоо Богдхан уулын дархан цаазад газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжил хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Эрдэнэ бэлгийн яриаг хүргье. Нийт сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. Богдхан уулын дархан цаазад газрын хамгаалтын захиргаа маань 1988 онд байгуулагдсан. 88 оноос хойш доктортой үйл ажиллагаа явуулж байна. Тус дархан цаазад газар маань бол хүн башийн мандлын нөөц газар бүртгэлтэй 13 дугаар зуунд Хэрээдийн бахан тойрол анх дархалсан байдгийн. Тэгээ одоо бол хамгаалтын захиргаа маань нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй 5 мэргэжилтэн 23 байгаль хамгаалагч, туслах ажилтан, хамгаалтын захиргааны дарга, нэгтлэн, нейро бичгээр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт дархан цаазад газрын маань нутаг дэвсгэрүүл 41.6 мянган га талбай хамгаалтын үйл ажиллагаа явуулж байна. Дархан цаазад газрын маань онцлог гэх юм бол нийслэл хоттой зэрэгцээ сая 500 мянган иргэний нөлөөлөл үзүүлж яадаг учраас хамгаалтын үйл ажиллагаа явуулахад бол хүндрэлтэй байдаг. Дархан цаазад газраас бол ерөнхийдөө бол байгалийн нөөц баялагийг бол унган төрхөөрөнд байлгахаар бол чармаа ажиллаж байна.
дархан цааст газарт одоо нийт тулгамж байгаа асуудал бол одоо эргэн аж ахуйн болон газар ашиглалтын асуудлууд, хууль зөрчсөн байдал, тэднэрт үнэлт өгч холбогдох арга хэмжээг бол авч ажиллаж байна. Жишээ нь 2018 онд бол тусгай хамгаалалтай газар нутаг дээр зохиж зөвшөөрлгүй баригдсан 5 давхар барилгын арга бүтээцийг бол буулгах ажиллагааг бол хаан уул дүүргийн засаг даргын захирамжийн дагуу дүүргийн газрын алба цагдаа гэлтс хамгаалтын захиргаа байгаль орчин аялал жуулчлалын хамтаа хамтран хийж гүйцэтгсэн. Мөн одоогоор хийж байгаа ажил маань бол туулгын эрэг дагуу зохиж зөвшөөрлгүйгээр амьдарч байгаа мөн үерийн аюултай бүст амьдарч байгаа иргэдийг нүүлэх ажлыг бол эхлүүлэн явагдаж байна. Мөн бусад одоо туулгын онцгой болон энгийн хамгаалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагуудыг бол улсын их хурл засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу газар ашиглах эрхийг дуусгар болгон газрыг чөлөөлөх ажлуудыг бол хийгдэж эхэлж байна. Богдхон уулын дархан цааст газрын нутаг дэвсгэрт бол нийт түүх соёлын дурсгалт зүйлс бол одоо 280 орчим бүртгэлтэй байдаг. Тухайн газрууд маань бол байнгын байгаль хамгаалагчийн хараа хяналтанд орвол бүрэн бүтэн байдалтай байж байгаа. Эдгээрээс дурдах юм бол одоо хүннүүг үеийн хатны буушгээл залаатын зүүн богны аманд байж гин. Мөн бичиг хадны бичээсгээл одоо манай эртний өмнөх үеийн хадны сүг зураг гэднэр бол их баг тэнгэрийн амны дунд оршиж байгаа. Жишээний ийм түүх соёлын дурсгал зүйл бол нэлээд их байдаг. За дархан цааст газар маань бол өөрөө дотроо онгон бүс, хамгаалтын бүс, хязгаарлалтын бүс гэсэн 3 бүстэй. Түүнээс бол одоо ерөөхдөө дархан цааст газарт 70 овгийн 256 төрлийн 587 зүйлийн цоргот ургамал, 33 овг 810 төрлийн 163 зүйл начид хөвд, 16 овг 40 төрөл 160 гаруй хаг ургадаг. Богдхон уулын дархан цааст газарт 54 зүйл хөхтэй амьтан байдаг. 194 зүйл нь шовуу, 16 багийн 174 овг 270 гаруй төрөлд хамрах 1660 зүйл шавж байдаг. Үүний 15 зүйл нь хөхтөн, 25 зүйл нь цоргот ургамал, 10 зүйл шовуу, 5 зүйл хөвд, 6 зүйл хаг, 5 зүйлийн шавж ховордож байгаа зүйлүүд багтдаг. Хөхтэй амьтаас нь дурдах юм бол ерөөхдөө буг согоо амьтад бол ерөөхдөө 100 гаруй толгоогоор бол байнгын тогтвор сүрэлтэй байж. За ерөөхдөө бол хамгаалтын захиргаа маань нийт газар ашиглагч 2000 гаруй эргэн аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилладаг. За ерөөхдөө бол гадаад хамтын ажиллагааны хувьд бол өмнө нь бол ерөөсөө тийм гадаад хамтын ажиллагааны талаар бол тодорхой ажлууд хийж байгаагүй. Ерөөхдөө 18 он гарснаар бол хамгаалтын захиргаанаас бол гадаад хамтын ажиллагааг хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар анхны гэрээ хэлцээрүүд бол хийгдээ явж байгаа. Дархан цааст газрын нутаг дэвсгэр дээр явж байгаа ажиллагаануудыг авчдаг юм бол ерөөхдөө бол холбогдох төрийн байгууллагуудад хамтран тодорхой төрлийн үйл ажиллагаануудыг бол хамтран хэрэгжүүлж ажилладаг. Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглаж байгаа эргэн аж ахуйн нэгж байгууллагууд бол аялал жуулчлалын зорилтоор үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн тухайн байгаль орчны нөлөөлөл байдлын үнэлгээ, байгаль орчны багц хуулиудын хэрэгжилтийг бол хангаж ажиллаж явах ёстой байдаг. Тодорхой зөрчил гаргасан эргэн аж ахуйн нэгж байгууллагууд дээр бол зөрчлийн тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байна. Сүүлийн үед бол гарч байгаа өөрчлөлтийн хувьд гэх юм бол хууль зөрчсөн эргэн аж ахуйн нэгж байгууллагуудад бол хатуу тэмцэж зөрчил дутагдлыг бол тухайн бүрт нь арилгуулах арга хэмжээг бол авч ажиллаж байна. За ерөнхийдөө аяллаа маршрут маань бол зайсан дугуй цагаан баруун ширээд энэ 6.5 км төр хурах, Манзуу шир цэцээгүн, Тэмэн хад, Баян зүрхийн товчоо, Тэмэн хад, Чулуутын амнаас шавартын амурт уулын бэлээр нөгөө нэг аялах тийм аяллаа маршрутыг бол баталсан тэмдэгжүүлэлтийн ажлууд хийгдэж байна. За сүүлийн үед бол хамгаалтын захиргаанаас бол тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг чанд мөрдүүлэхээр бол эргэн аж ахуйн нэгж байгууллагад зохих шаардлага дүрм журм стандартуудыг бол танилцуулж ажиллаж байна. Ойрын үед бол энэ туулгын эрэг дагуух газар ашиглахын дуусгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудын газрыг чөлөөлж туулгынхаа хамгаалтын зооныг бол зэгцлэхээр ажиллаж байна. 2017 оноос хойш дархан цааст газрын нутаг дэвсгэр дээр бол ойн цэвэрлэгээний ажлууд хийгдэж байна. Ойн цэвэрлэгээний ажлыг яагаад хийх болсон гэхээр одоо дархан цааст газрын нутаг дэвсгэрт 22,000 га ойн талбай байдаг. Түүнээс бол ургах чадваргүй болсон, хатсан, хортон шавьчинд нэрвэгдсэн төмөр зэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалтын цагаанаас ойн цэвэрлэгээний ажлыг бол зохион байгуулан ажиллаж байна. Мөн цаашид бол тухайн хортон шавьчинд идэгдсэн амьдрах чадваргүй болсон ойн цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлэн ихээр ажиллаж байна. Байгаль хамгаалагч нар бол ажиглалт судалгаа хийн, мөн тухайн газрынхаа хамгаалтын асуудлыг бүрэн хариуцдаг. Ховор ургамал амьтны
талаар бол ерөөдөө зөвхөн хязгаарлалтын бусд аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулж байгаа. Эргээ аж ахуйн байгууллагын нөлөөлөлд орж байгаа. Хамгаалтын бус онгон бүстэй бол хүний хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй байх. Тухайн газарт автомашин тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх зэрэг хамгаалтын арга хэмжээтэй авч ажилладаг. Аялал жуулчлалын чиглэлээр бол ерөөдөө дотоод гадаадын аялал жуулчлалыг хүлээж авдаг. Тухайн аялал жуулчлалын аж ахуйн операторууд маань бол ерөөдөө бол дархан цаазд газрын манзуушир төр урахын хамаар бол их цэцэг өндөр аялуулдаг. Дархан цаазд газрын танилцуулга мөн дархан цаазд газрын дэглэм тухайн газар дээр байж байгаа түүх соёлын дурсгал зүйлсийг бол тухайн зорчигчдод танилцуулдаг. За ерөнхийдөө жилдээ бол гадаадын жуулч нэг 3000 орчим, дотоодын жуулчд бол нэг 14-5 жуулчин бол яг тэр аялын зам чиглэлийн дагуу алхдаг. Амар чөлөө цаг өнгөрөөдгөө. Тэгээ аялагчдыг бас 5 тухтай аялуулах үүднээс бол байгаль орчны сайдын тушаалаар дархан цаазд газрын нутаг дэвсгэр дээр авцогсоолын газрын асуудлыг шийдвэрлсэн. Эхний ээлжинд бол одоо Зайсангийн аманд бол 264 автомашины авцогсоолын асуудал шийдвэрлсэн. Иргэдийн бас аяд тухтай сайшаалыг бол хүлээж ажиллаж байна. Мөн цаашид бол төр гурах манзуушрын ам, богны ам ингээд тодорхой амуудад бол аялал жуулчлалын зогсоолыг хийхээр төлөвлөсөн. Зураг төслийн ажлууд хийгдэж байна. Дархан цаазд газрын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эргэн аж ахуйн байгууллагууд бол газар ашиглахыг гурван гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хууль тогтоом зөрчихгүйгээр яг өөрсдийн төсөл заагдсан үйл ажиллагааг явуулахыг бол эргэн аж ахуйн байгууллага суурайлж байна. Мөн дархан цаазд газрын нутаг дэвсгэр нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран аялын 6 зам чиглэлийн дагуу иргэдийг аялуулж байна. Тухайн зам чиглэлээр аялахдаа бол иргэд хаягдлаа бол уулын аялын замд орхихгүйгээр тухайн тэр зориултын цэгт нь хайж байхыг бол иргэдтэй уриалж байна. Богдхан уулын дархан цаазд газрын газар зүйн нөхцөл, газрын гадаргын хэв шинж. Газар зүйн нөхцөлийн хувьд Богдхан уул нь зүүнээсээ баруун тийшээ чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрддэг байна. Хамгийн өндөр оргил болох далайн түвшнээс дээш 2268 м өндөрт өргөгдсөн цэцээгүн мөн 2256 м өндөрт орших түшээгүн хэмээх оргилууд байдаг. Богдхан ууланд 2000 м-ээс дээш өргөгдсөн эртний тэгшэрлийн гадарга гололдог байна. Тэгшэрлийн гадаргын үнэмлэхүй өндөр нь 1800, 2000, 2200 м-ийн түвшинд 3 үндсэн шатлал үүсгэсэн байдаг байна. Цэцээгүн, түшээгүн болон бусад өндөрлөгт хүйтний өгөршлийн нөлөөгөөр үүссэн тагт чулуун нуранга үүссэн газар олонтой тохиолддог байна. Газрын хэмжээнд чулуун нүүрсний галвын үед буюу 350-аас 205 сая жилийн тэртээ хуримтлагдсан тунмал чулуулаг, Мезозойн эртний Триасын галвын сүүлч Юрийн галвын ихээр буюу 130 сая жилийн өмнө үүсч бүрлдсэн боржин чулуу байдаг. Мөн уулын бил хормой гууж алга орчимд нь сэвсгэр хурдас тархсан байдаг байна. Энэ ууланд мөстлийн буюу мөсөн галвын уулмөр ховор хамгийн өндөрлөг хэсэгтээ бага зэрэг мөстөж байсан уулмөр олдсон байдаг байна. Уур амьсгал. Богдхан уул нь их газрын эрсдэс уур амьсгалтай өвлөн хүйтэн зунан сэрүүвдээр бүс нутагт хамаардаг байна. Жилд дунджаар 2800 цаг нартай байдгаас 12-14 өдөр л наргүй өдөр тохиодог гинэ. Уулын байрлал хотгор гүдгэрийн онцлог байрлалаас хамаарат газрын гадарга орчмын салхины горим нь ихээхэн өөр байдаг байна. Агаарын чигшлийн горим нэлээд өвөрмөц буюу халуун хүйтэндээ уруу хамааралтай байдаг гинэ. Уулан дуунах анхны цас нь 9-р сарын 10-д орчим ордог бол сүүлчийн цас нь 5-р сарын 20-д орчимд ордог гинэ. Газрын хөрс. Богдхан уулын дархан цаазд газар нь хинтийн өмнөд тойрогт багтдаг юм. За энд бол хад асга бүхий уулын тэгшороод уулын нугын хөрс, түүнээс доошоо ой тайгын хөрс, ой мадгүй ар өвөр хажуу болон өргөн амуудад нь хээрийн хөрс тархсан байдалтай байдаг. Хэдийгээр хинтийн нуруунаас тасарсан тусгаар оршдогч гэсэн өндрийн болон уулархаг хотгор гүдгэрийн нөлөөгөөр өндөр уулын нугын уулын цэвдэгт болон ширгэд тайгын ой бараан, хар шорон, ам хүндийн хар хүрэн нугын хөрс голлож тархсан байдаг нь тодорхойлогдчихэ. Ус зүй. Богдхан уул нь ус зүйн хувьд
Умард мөсөн далайн айсавын туул голын айс авд багтдаг бөгөөд олон жилийн дундаж урсгацсан 100 метрээс илүү бүс нутагт хамаардаг байна. Уулын эргэн тойрны 20 орчим амнаас гол гарах их авдаг. Зарим нь туул гол үлдсэн хэсэг нь уулын хаяа, хормой, хотгор гүдгэрт хүрдэг гинэ. Уулаас их авсан голоос дууртахад 36.2 км урттай, түргний гол 33.3 км урттай, баруун зүүн 100 модын гол 32.6 км урттай хүрхрээ голуудыг нэрлэж болох юм. За мөн хэд хэдийн имчилгээний ач холбогдолтой аршаан булаг байдаг байна. Амтэн ургамал. Богтхан уулын дархан цаазад газар бол Энтийн нурууны голлох амтны аймгийг бүрдүүлдэг Хөхтөн амтад нутгалдаг нутагшлын хамгийн урд хил нь болдог ажээ. Энд тарваг, зурам, зараа, мануул, булга, шилөөс, буг, бор гөрөөс, аргал янгэр зэрэг 56 зүйлийн Хөхтөн амтан бүртгэгдсэн байдаг гинэ. Харин жигүүртэн шуудаас нэрлвэл бүдэн, болжмор, хараацай, хайруулдай, тогруу, өрөв тас, харцаг, шонхор, бүргэд зэрэг 194 зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг байна. Харин Ургамлын аймгийн хувьд нийт талбайн 55.8%-ийг нь шинэс, гацуур, хуш, нарс, хус, бут сөөгнөөс бүрдсэн аймад эзэлдэг гинэ. Уулын оройн хэсэг баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилдог бол баруун урд ба өмнөд хэсгээр нь гацуурын ой, харин баруун урд хэсгээр нь нарсан ой, за хойд ба зүүн хэсгээр нь шинсэн ой зонхилон тархсан байдаг байна. Түүхэн дурсгалт газрууд. Богтхан уулын дархан цаазад газрын нутаг дэвсгэрт байгалийн өвөрмөц тогтцтой түүх дурсгалын газрууд маш олон байдаг. Үүнээс нэрлвэл цэцэг үний оргил, төр хурхын ам, шажин хурхын ам, залаад, шавартын ам, манц ширхий, нүхтийн ам, зайсан толгой зэрэг нийт 197 дурсгалт зүйл бүртгэгдсэн байдаг байна. Сонсогчдод үргэлжлүүлэн Богтхан уулын ноён оргил болох цэцэг үний тухай ярихаар бэлдээд байна. Цэцэг үний оргил нь далайн түвшнээс дээш 2268 м өндөрт өргөгдсөн байдаг юм байна. Зарим түүхэн сурвалжид энэхүү уулын эзнийг цэцгүн ноён гэдэг байсан гэх ба улмаар он цагийн аясаар цэцэг үн хэмээн нэрээд тохиолсон хэмээн бичигдсэн байдаг. Цэцэг үний ноён оргилууд алхах нийтийн алхалтын 4 өөр маршрут байдаг. Нэгдүгээрт төр хурхын амнаас 8 км, хоёрдугаарт Манз Ширэнхийдээс 7 км, гуравдугаарт Sky Resort цанийн баазаас Хүрхрэн амыг өгсөд гарахад 9 орчим километр замыг туулдаг байна. Харин дөрөв дэх маршрут нь Зайсангийн аманд дах Богтхан амралтын газраас цэцэг өн рүү явхад 16 орчим километр буюу хамгийн хол замыг туулдаг байна. Сонсогчдод зөвлөхөд Зайсангийн амнаас өглөө гараад цэцэг өн дээр очиход бараг өдөш болсон байдаг тул хоол хүнс саяны хүнжлөө базаагаад майхантай аялвал илүү тохиромжтой гэдгийг зөвлөё. Sky Resort-оос эхлэх замын тухайд том өхөр чулууд дамжин явдаг тул бусад замаас илүү сонирхолтой, зам мөн илүү хүнд аялал болох талтай байдаг. Харин Манз Ширэнхийдээс алхах зам нь төр хурхын замыг бодвол илүү өксөрч гэсэн арай дүт, бартаа багтай, нийтэд зориулсан таних тэмдэг тавьж маршрут гаргасан тусгай замтай байдаг гэжээ. Эрхэм сонсогчдоо Богтхан уулын дархан цаазад газраар бэлтгэсэн ээлжид дугаараа хүргэлээ. Нийслэл Улаанбаатар хоттой хамгийн ойрхон орших энэхүү дархан цаазад газраар хамтдаа аялсан та бүхэндээ баярлалаа.